Одоо и, к, ч гэдэг шин охи пионыг сурч үзье. И, к, ч. 이 분, 저 분, 그 분. За, ийг ямар үед хэрэглэх үү? Ийг ийм ойрхон үед. 이 분. Тэгвэл 저분 бол ийм зайтай үед. Яг иймэрхүү хэмжээний 저분. Гэвч 그분 гэх юм бол бүр иймэрхүү хол үед. 그분 гэж хэлэгддэг. Хүн биш амьгүй зүйлийг хэлэхэд 이 것, 저 것, 그 것. 이 것, 이 орсон бол ойрхон байгаа. 저 것 гэх юм бол дунд зэргийн хэмжээний жоохон зайтай байгаа. 그 것 гэх юм бол хол байгаа гэсэн үг. 이, 그, 저. энэ дээр 이분, 저분, 그분. амьгүй зүйл дээр 이 것, 저 것, 그 것. Одоо тэгвэл 것, 분 энэ хоёрыг хасаад үг орлуулъя. Үг орлуулад үзтээ төрүүлээд амьгүй зүйлийг орлуулад үзье. Би бол ном орлууллаа. 이 책, 저 책, 그 책. 이 책, 저 책, 그 책. Одоо дахиад нэг үг орлуулъя. Одоо амьтай зүйл. Туулаа. Би бол туулаа дуртай болохоор туулаагаар орлуулъя. 이 토끼, 저 토끼, 그 토끼. 이 토끼, 저 토끼, 그 토끼. миний найз ч гэсэн найзаасаа өнөөдөр 이, 그, 저 гэдэг 어휘 표현ыг сурсан юм чинь миний найз ч гэсэн үг орлуулад үг үүсгээд өөрийгөө шалгаад тоглоом шиг чийжлэх хэрэгтэй шүү заяа. Дахиад одоо 문법ыг суръя. 이해요, 예요 гэсэн 문법. 이해요, 예요. ямар үед хэрэглэгдэх үү? Ямар ялгаа байна? 이해요 орж байгаа бол 받침 орно гэсэн үг. Миний нэ 받침 гэдэг зүйлийг чи санаж байна уу? Найз нь зааж өгөхөд хэрвээ чи давтсан бол санаж байгаа. Чимтэй үгнэр ямар үгнүүд байж болох вэ? Эний би орлуулсан үгэн дотор 책 гэдэг үг байсан. 책 이해요. 기억 받침 орсон. Тэгвэл 예요 받침 ороогүй. Яг миний найз 받침 이해요д орсон гэхээр шууд тэгвэл 예요 받침 ороогүй юм байна. Аль хэдийн таамаглаад аль хэдийн мэдсэн байж магадгүй. Тэгээ найз нь үргэлжлүүлээд тайлбарлаад өгье. 받침гүй. Мөн адил сая найз нь ямар амьтанд дуртай гэрлээ? Туулаа. 토끼예요. 토끼예요. 토끼이에요. 토끼이에요. 토끼이에요 гэж орох юм бол жоох утгагүй. Бүрэн ойлгохгүй юм биш үү гэх юм бол ойлгохын хувьд ойлгоно. Зөв гэж лав хэлэхгүй. Дахиад нэг 받침 орсон үг тэгвэл бодоод үзье. Шоколад. Гэн шоколад бодогдлоо. 초콜릿이에요. 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 тэгвэл одоо 받침구 시계예요. 틱탁 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 дугардаг цаг. 시계예요. 시계예요. Амархан байгааз. Энийг ч мөн миний найз над чи ингээд үг орлуулж хагаад үг үүсгээд таггиолдож чи намгиодох юм бол найз нь хараад хэрэг алдаа явах юм бол засаж өгье. Гүү болов чи зүгээр хамаа намаагүйгээр бичиж үзэж болно. Яагаад гэх юм бол хамаа намаагүй бичингээ чи бас сурч авч чаддаг. Ерөнхийдөө юу ч хийхгүй, юу ч давтахгүй байжснаас ямар ч хамаагаар давтаж үзээд, ямар ч хамаагаар хийж үзээд, ярих гэж үзсэн нь солонгосыг сурахад, ямар нэгэн зүйлийг сурахад маш их зөв нөлөөж чамд өгдөг. Тэгвэл дахиад нэг 문법 сурчий. Арай ядраагүй. За, одоо бол 은, 는. 은,
는, 은는. 은ийг нь ямар үед хэрэгэлдэг бол? 느нийг нь ямар үед хэрэгэлдэг бол? За, 은, 받침, орон. 는, 받침, орохгүй. 은, 이분, 은, 저분은, 그분은. тэгвэл 는, 은 биш, 는. 저는, 그는, 그녀는. Энэ дээр бол 은 дээр ч гэсэн хүн орсон, нэн дээр ч гэсэн хүн орсон байна. 은 жишээгээр нь би өгүүлбэр бий болгоод үзье. 이분은 다은이에요. 이분은 학생이에요. 그분은 기사님이에요. тэгвэл одоо 는 орсон өгүүлбэр үүсгээд үзье. 저는 다은이에요. 그는 학생이에요. 그녀는 아르바이트생이에요. 밑으로 어려울지 않은 그녀는 гэхэд 녀 받지 말라고, 그 гэхэд 받지 말라고, 저 гэхэд 받지 말라고. 이분은 다은이에요. 다은 гэдэг 니은 받침어스. 저분은 학생이에요. гэхэд 생인 дор 이응 받침어스. 그분은 기사님이에요. 님 민 дор 미음 받침어스 болохоор 이에요 орж байгаа юм. тэгвэл 안녕하세요. 이그저 тэгээд 이에요, 예요 орсон өгүүлбэр хэлээд өнөөдрийн хичээл дуусгая. 안녕하세요. 저는 다은이에요. 자, 안녕하세요. гэсэн мэдлэлчлэгээ орсон. 은는 문법 орсон. 이에요, 예요 хоёр ч гэсэн орсон. 안녕하세요. 저는 누구누구예요. 그러면 혹시 저분은 누구세요? гэж асууж болно. 이분은 누구세요? ойрхон үед 이분은 누구세요? жоохон зайтай үед 저분은 누구세요? гэсэн асуулт ирнэ. Энэ асуултанд зөв хариулъя гэх юм бол 이분 орсон болохоор 이분은 으로 эхлээд 이분은 제 친구예요. 제 친구예요. 그리고 저분은 누구세요? 저분은 저희 삼촌이에요. 저분은 저희 삼촌이에요. Нэг хэсэг шагаад за өнөөдрийн хичээл шинээр зааж өглөө. Тэгвэл дахин асууя. Юу сурлаа? Мэдлэлчилгээ сурсан. 문법, 어휘, 표현들이 сурсан. За өнөөдөр миний найз мундаг байлаа. Сайн сонслоо. Мөн өдөр болгон гэж ядарахгүй хичээл үзэж агаад мартахгүй, алгасахгүйгээр хичээл үзэж агаад миний найз өстой их мундаг байна. Өнөөдөр ч гэсэн миний найз өдрийг сайхан амжилттайгаар тайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. Баяртай.